Бид цэцгийг хэрхэн тоолох вэ? За тэгвэл эхний сонголтыг харъя. 1, 2, 3. Харин энэ цэцгийг тоолоогүй байна. Дараагийнх нь 4, 5, 6. Энд дахин нэг цэцгийг алгасан тоолсон байна. 7, 8. Тэгэхээр цэцгийг ингэж тоолж болохгүй л дээ. Тиймээс эхний сонголт буруу байна. Одоо харин хоёр дахь сонголтыг харахад илүү дээр харагдаж байна. 1, 2, 3, 4. Энэ алгасаж тоолоогүй байна. 5, 6, 7, 8, 9, 10. Энэ сонголт зөв харагдаж байна. Тиймээс би энийг зүггээд хариултаа шалгая. Дараа нь бид хулганыг яаж тоолох вэ? Харцгаая. 1, 2. Энэ 3 дахь хулган биш шүү дээ. Энэ чинь 2 дахь хулган байх ёстой. За харин энэ сонголтыг харъя. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Энэ нь зөв байна. Харин дээд талын хувилбарын 2 дахь хулганыг 3 дахь хулган болгосон байсан. Гэвч тэр чинь 2 дахь хулган шүү дээ. Цааш нь үргэлжлүүлье. Цохнуудыг тоолоорой. Хооснууданд тохирох тоог бичээрэй. За, энэ бол эхний цоох 2, харин энд 3 гэж. Мөн энд 4 гэж бүглэнэ. Энэ их хөвгчлөлтэй юм аа. Цэцгүүдийг тоолоорой. Хооснууданд тохирох тоог бичээрэй. Энэ эхний буюу 1 дахь цэцэг, 2 дахь цэцэг. Бид энд нөхөд биччихлээ. Шалгая. Бүгдээрээ дахиад нэгийг хийгээд үзье. Цэцгсийг хэрхэн тоолох вэ? Хэдэн асуултын өмнө бидний харсантай ижилхэн юм байна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Одоо энэ нь харин зөв харагдаж байна. Өмнө нь тоолоход энд мөн л алгасаж тоолсон байсан. Энэ буруу учраас бид үүнийг сонгохгүй. Харин бид энэ зөвийг сонгосон байгаа. Ингээд бид дуусчихлаа.